За сүүлийн үед захин орчинд Хаан банк 35 жилийн ойн хүрээнд иргэдтэй урамшуул зарлалаа хэмээн хуурамч мэдээ байршуулж, за улмаар линкээр дамжуулж иргэдийн банкны хувийн мэдээллийг авч дансанд нь байгаа мөнгийг залдаг ийм тохиолдол маш их хүртэж байна. За тэгэхээр одоо би Төв Хаан банкн дээр ирсэн байна. Хаан банкны мэрэгчлэнээс орж үнэхээр танай байгууллага хямдрал зарласан уу үгүй юу гэдгийг орж тодруулцгаая. За оръё. За нэг хүнтэй нь холбогдсон байна. Өрөөрөө орцгоё. За сайн байна уу? Сая холбогдсон байна хогонхоо. За танаас нэг мэдээлэл авах гэж ирсэн юм аа. За асууч. За сүүлийн захим орчинд ингээд танай банкны нэрийг ашиглаад 35 жилийн ойн хүрээнд урамшуул зарлалаа гэдэг иргэдийг заллим эхэлж байгаа өндөр хохиролтой ийм гэмтрийг маш их бүртгэж байна. Тэгээ яг албан ёсны их сурвалжаас ингээд мэдээлэл авах гэж ирсэн юм аа. Үнэхээр Хаан банкын хямдрал зарлж захим орчиндын линкээр дамжуулж иргэдээс судалгаа авж байгаа юу? Энэ талаар тайлбар авах гэсэн танаас. За сайн байна уу? За би Хаан банкны брендинг олон нийтийн харилцаа газрын мэрэгчлэлтэн Тэмүүлэн гэж хүн байгаа. За тэгэхээр сүүлийн үед бол захим орчинд манай банкны нэрийг барьсан 35 жилийн ойтой холбоотой урамшуулал, за судалгаа бөглөөд мөнгө аваарай гэх мэтчлийн юм хуурамч сурчлагаанууд аягүй их тархаад, за тэгээд улмаар одоо харилцагчийг линкэн дээр даруулах замаар одоо хувийн мэдээллийг нь авч заллах тохиолдол аягүй их гарч байгаа. Хаан банк гэлтгүү санхүүгийн ямар ч байгууллага харилцагчийн хувийн мэдээлэл буюу одоо нэвтрэх нэр нууц үгийг нь бол хизээч асуудгүй. Ямар нэгэн с ิจ гтэй линкэн дээр дарахгүй байх. За дарсан тохиолдолд интернет банкныхаа нэвтрэх нэр нууц үг, за нэг удаагийн кодоо ямар ч тохиолдолд оруулахгүй байхыг одоо манай банкнаас бол сэрэмжлүүлж байгаа. За тэгэхээр Төв Хаан банкн дээр ирж албан ёсны их сурвалжаас холбогдох хүнээс мэдээллийг авлаа. Энэ Хаан банкны линк бол худлаа заллин юм байна шүү гэдгийг иргэдэд одоо албан ёсоор хэлж байна. Та бүхэн захим орчинд баталгаагүй зар мэдээлэл болон хуурамч линкэн дээр дарж орохгүй байхыг Хаан банк болон цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.